Сайн байцгаана уу? Өглөөний минь за бид нэр одоо аз жаргалыг бит материаллык зүйлээс хайдаг. За жишээлбэл одоо байраа томруулж гараа, за машинаа солио шинжилчихээрээ, одоо сургалтуудад одоо суугаад дүүргчихээрээ, тийм мэрэгчлээ болохоор мэрэгчлээ дэвшлүүлчихээрээ, одоо ажлынхаа карьерийг өсгөчгөөрөө гэх мэт юм одоо материаллык зүйл өсөлт дэвжил маш олон зүйлүүдээр ингэж хааж халахлаад байдаг. Яг үнэндээ бол бид нэр одоо нөгөө хүүхэд ахуй цагаасаа үүссэн гэмтэл одоо шархтай юм сэтгэл зүгээр харсан, дутуугийн комплексоор харсан тэр орон зайгаа дүүрэх гэж маш их материаллык зүйлүүдийг одоо хөрөнгө мөнгийг ингэж хүсэж өөртөө бий болгох гэж ингэж одоо өөрийгөө зовоосноосоо болоод орчин нөхцөлийн аз жаргал одоо энэ амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус, гიშгэж байгаа газар шороо бидний төлөө одоо мандж байгаа нар жаргаж байгаа одоо шөнө өдөр гэдэг ингээд солигдож байгаа өдрийн одоо энэ химнэл зэргийг анзааралгүйгээр өнөө л нэг хүсэмжит зүйлүүдийгээ яг аз жаргалыг нөхөж дүүргэж чадах юм уу гэтэл үгүй. Тэрийг одоо аз жаргал нөхөн гэж итгээд шархаараа өөрийгөө ингэж байнгын хааза тултал гიშгэж машин байр тавьж байгаа та яг адилхан ингэж одоо маш тааламжгүй, тав тухгүй гэх юм уу байлгаад байдгаа. Гэтэл бидний аз жаргал гэдэг доторх одоо орон зайгаа дүүргэх буюу энэ дотоод шарах, гэмтэл, сэтгэл одоо гутрал, сэтгэлийн таагүй асуудлуудаа бүрэн бүрэн шийдээд өөртөө аз жаргалтай зүйлүүдийг олж хардаг, одоо байгаль ертөнцийн өглөө болж байгаа талархдаг, нарны эрчим энергиас одоо эрч хүчээ тэмдэглэж чаддаг, амьсгалж байгаа агаараа мэдэрдэг, өөрийнхөө эд эрхтэн болгонд одоо мэдрэх эд эрхтэн болгоноос ирж байгаа энэ 6 дахь хүлээ авах үеийн хүртгийн мэдээллүүдээ мэдэрч чаддаг энэ мэдрэмжээ өсгөж дотоод одоо эдгэрлийг хийснээрээ аз жаргал бий болт юм аа. Бидний аз жаргал дотор байд юм аа. Тэрнээс биш одоо эд хөрөнгө материаллык зүйл бол ерөөсөө бидний аз жаргалыг нөхөж дүүргэж чаддгүй юм аа. Инээж байгаа инээмсэглсэн одоо хүүхэд тарлаа гэхэд тэрийг ч анзаарахгүй, орчин тойронд надад ингээд ямар нэгэн зүйлийг ингээ хилээ сануулад одоо чи эрүүл мэндэд анхаараарай гэсэн дохио байхад тэрийг анзаардаггүй, өөртөө одоо анхаарал хандуулаарай, гомдсон байна уу да, сэтгэл санаа чинь тавгуудад болохгүй байх шүү дээ, нойргуудад хүрэх гэж яа шүү дээ гэдэг ингээд бие махбод бид нэр дохио өгöd байхад тэрийг ч анзаардаггүй. Яг үнэндээ бид нэр хитрхи их одоо тийм материаллык зүйлүүдийн төлөө одоо өөрийнхөө аз жаргалыг боомлж идэгөө. Тийм учраас өөртөө оршиж байгаадаа талархаад яг одоо яг өөрийнхоороо өнөөдрийнхөө энэ одоо оршихуйгаа маш сайн одоо хайрлж хүндэтгэж сайн одоо тухтай амрагчин ч гэсэн амжилт, шөнийн ойр хангалттай авчих чинь амжилт, өнөөдөр эхэлж байгаа нэг хуудас уншиж байгаа номын эргүүлэгчийн амжилт, өглөө одоо 1 цагийн өмнө босч байгаа амжилт. За тэгээд өглөө нэг 30 минут дасгал хөдөлгөөн өөрийнхөө төлөө хийж байгаа чинь амжилт. Энэ бүх зүйл бол бид нарыг одоо дүүргэж аз жаргалтай байлгадаг юм аа. Хүүхдүүдээ одоо хөлд орж байгаа, хилд орж байгаа орчинд нь байж байгаа хүүхдүүдтэйгээ одоо тийм маргааж гэртээ хөөрөлдөж тоглож наадж байгаа чи аз жаргал юм аа. Цэцэрлэг сургууль зөөж байгаа чи аз жаргал юм аа. Ер нь бол аз жаргал бол өдөр тутамдаа ингээд цаг нарыг эхлэхээс гэхгүй бид нэр тохиолж идэг. Гэтэл бид нэр материаллык зүйлүүдийн төлөө өөрийгөө хитрхи их одоо нөгөө нүдээ хаацсан чихээ бөглсөн юм шиг ингэж явдгаа. Тэгэхээр өөртөө өнөөдрөөсөө өдөр тутамдаа яг оршихуйгаа хүндэтгээд яг байгаагаар нь яг одоо энэ одоо агаар амьсгалаад байж байгаа энэ оршихуйчин хангалттай аз жаргал юм шүү. Тэгээд ер нь бол хүний нөгөө сэтгэлийн шарах эдгрээд, дутуугийн комплексүүд дүүрээд, цуглуулах ёстой юмнуудаа цуглуулад тэгсэн ч гэсэн дүүрдэггүй. Тэгээ хизээ дүүрдэг вэ гэхээр нөгөө дотоод хүний олоод доторх одоо өгөөтлөө мэдрээд мэдрэмжэн дээр ажиллаад хүртэхийн мэдрэхүйтэйгээ холбогдсон үеэс эхлээд бид нэр аз жаргал бий болж дотоод орчин дүүрснээр гадаад орчин бас давхар дүүрдэг юм аа. Тэгээд дотоод руугаа одоо их анхаарад мэдрэмжээ ажиглаад ингээд
хийд хүрээд байгаа юм шиг мөртлөө маш их зүйлүүдийг дотоод хүн маань одоо дүүргэж хэлж өгч идэв юм аа. Тэгээ аз жаргал гэдэг бол яг одоо байгаа энэ одоо бие махбод одоо байгаа энэ хишгэ юм аа. Тэгэхээр хүн болгоны аз жаргалтай давтамжийг энэ аз жаргалтай байдлыг мэдэрч байгаарэ. Тэгээд байгаа бүх зүйлдээ талархлын нэрийг сэрхийхрээр өдөрт одоо хий гэж төлөвлөсөн ажил ч гэсэн дэс дараагаараа гоё төлөвлөсний дагуу бүтдэг юм аа. Эрч хүч гэдэг бол өнөөдөр өөрөө өөрийнхөө төлөө хийж байгаа. Нэг жижиг алхам, нэг жижиг дадал, нэг жижиг үйлдэл гэдэг юм аа. Тэгээд бүгдээрэнд нь аз жаргал, амжилт бүтээл дэдийг өргөе. Дараагийн лайваар уулзлаа түр баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Бүгдээрээ аз жаргалыг мэдрээрэй.